залуу мандал хөтөлбөрийн төгсөгч зориг сан Монголын залуучуудыг хөгжүүлэх дэмжих замаар Монголын боловсролын хоосон орон зайд нөхдөг. Beyond Schools Programming төгсөгч. Энэ хөтөлбөр нь миний гадаад их сургууль суралцах мөрөөдлийн хамгийн анхны алхам байсан. Ийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж олон залуус би тусч байгаадаа маш их баяртай байна. Би байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Зориг сангийн хөтөлбөрт хамрагдсанаар надад маш олон боломж, үе хаалга нэгдсэн. За мөн олон салбарын найз нөхдөдтэй болоод танилынхаа үрээ хэлсэн. За сонсогч та бүхэнд шинэ сарын мэндийг хүргэж байна. Байгаль орчны манлайлагчид төрөмс байгууллагын хамт олонны зүгээс байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд Зориг Foundation Alumni podcast-ыг эрхлэн гаргаад 1 жилийн нүрэг үтсэн байна. Тэгэхээр 2021 онд бас доктортой энэхүү подкастын дугаараа эрхлэн гаргахаар бид зорж ажиллаж байгаа. Тэгэхээр нэгэн тусгай дугаарыг та бүхэнд хүргэхээр бэлэн болсон байна. Тусгай гэж хэлдэг учир нь жил бүрийн 3 сарын сүүлийн 7 хоногийн Бямб гарагт эхлэхийн цагийг дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэхүү үйл хэрэгт бол Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчтэй холбооны зүгээс нэлээдгүй аш холбогдол өгч жил болгон зохион байгуулалтанд бол гар бие оролцсон ажилдаг. За энэ бол зөвхөн Улаанбаатар хот гэхээсээ илүүтэй хөдөө орон нутгаас аймагуд урайлж тухайн өдөр гэрлийн амтрааш 1 цагийн турш эхлэлийнхаа төлөө дуу хоолойгоо өргөж хүлэмжийн ялгарлыг бууруулах, байгаль дэвттэй амьдрах, амьдралын маягийг бусдад сурчлах, түгээн төлөв хөвлөхөд залуучуудын оролцсон идэвхийг хэлээдгүй бас нийтэд хүргэж байгаа ийм цар хүрээтэй үйл ажиллагааны нэгэн хэсэг. Тэгэхээр энэ эхлэлийн цагийг тохиолдуулаад бид өнөөдрийнхөө зочтой бол урьж ярилцах болно. Жил бүр бидэнтэй хамтран зохион байгуулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай саяны менежер Инхэ болон Зориг сангийн байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 4 дахь эсэлтийн төгсөгч Сэрчмаа нартай бид ярилцах болно. За Улаанбаатар хотоос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Инхэ оролцож байгаа бол Эрдэнэт хотоос байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 4 дахь эсэлтийн төгсөгч Сэрчмаа холбогдож байгаамаа. За бидний урилгыг хүлээн авч цаг гаргаж подкастын маань дугаарт оролцсон болсон та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө подкастын сонсогчдод өдрийн мэнд хүргэе. Намайг подкастын ярилцлаганд урьж оролцуулж байгаа явдалд талархснаа илэрхийлье. За баярлалаа. Юуны өмнө подкаст сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. Подкастнда урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Хамгийн түрүүнд асуух асуулт. Байгаль орчны салбарт ажиллах болсон түүхээс хуваалцаач. Манай Дэлхийн байгаль хамгаалах сангийнхын өөрсдөө Панда гэж нэрлэдэг. Манай байгууллагч одоо Дэлхийн 100 гаруй орн салбартаа маш том байгууллага. Тэнд ажиллаж байгаа хүн болго өөрийгөө Панда гэж нэрлэдэг. Их дэлхий амьд байгальд зэрлэг амьтан хамгаалах юм ариун үлсийн эзэн Панда болсондоо би их бахархдаг. Дунд сургуульд байхдаа би математикийн хүүхэд байсан. Биологийн хичээл нэг сонирхдаггүй тийм хүүхэд байсан. Хой заяа байсан юм байлгүй. Манай хим биологийн багш айгуу тийм хүчрхэг мундаг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй намайг аяг богинохон хугацаанд сүүлийн нэг удирлал байх бараг 10 дугаарыг төгсөхийн өмнө биологийн мэрэгчлэлтэй болгоход их хүчтэй нөлөөлж хөтөлсөн байгаа. Ингээд би их сургуулийн биологийн ангид элсэж суралцсан. Их сургуулийн төгсгчл Устан байгалийн зохисолборт газарт нутагшуулж байгаа дахин эдэрч хичээлийн судалгаа хийх тийм тэтгэлэг аваад ажлын гараагаа анх эхлүүлж исэн. Их сургууль төгсөөд нэх удаагүй анх Панда болж исэн. Тэгэд 2003 онд Японы засгийн газрын тэтгэлгээр Японд суралцах эрх авах хүртлээр би Дэлхийн байгаль хамгаалах санд 2-3 жил ажилласан. 6 жилийн дараа Японоос төгсөж ирээд 7 жил хүлээсний эцэст төгсчөөд 6 жил болоод төгсөөд тий дахиад 7 жил тэрний дараа хүлээсний эцэст дахиад Панда болсон. Үндсэндээ 13 жилийн дараа эргээд Панда болсон гэсэн үг. Манайханд нэг үг байдаг. Манай ажлынханд нэг л Панда болсон бол өөрт Пандагаараа үлддэг гэдэг үг байдаг. Тэр үг л биелэлээ болсон юм да. 2014 онд байгалийн манлайлал хөтөлбөрт би илсэн байгаа. Тэгээд яг энэ үед бол манай баг 5 гишүүнтэй. Тэгээ ер нь бол тухайн хөтөлбөрийнхаа хамгийн одоо настайчууднаас гэх юм уу. Тэгээд манай баг ээлтэй гудамж төсөл одоо хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийг одоо сонгох болсон шалтгаан гэх юм бол
мэдээж одоо өөрийнхөө үеийн залуучуудтай танилцъя, танилын үрийгээ тэлье, байгаль орчны чиглэлээр харилцаа холбоотой хамтран ажиллая, бусдаас сайн сайхан одоо суралцъя гэж өөрийгөө хөгжүүлэе гэж орсон байгаа. Тэгээ манай хөтөлбөрийн хүрээнд манай баг маань болохоор ээлтэй гудамж төслийг Чингэлтэй дүүргийн нэг гудамжин дээр хэрэгжүүлсэн байгаа. Өнөөдрийн дугаарч ягаад та хоёр гүрж оролцуулсан бэ гэхээр бас дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад манай төсөгчтэй холбооны зүгээс эхлэхийн цаг гэдэг нөхөө арга хэмжээг тууламжлал болгон зохион байгуулдаг. Тэгээд энэ жилийн хугацаанд ч гэсэн бид нэр онлайнаар бол зохион байгуулалт хийж байна. Ер нь миний санахаар 2018 оноос хойш захин байдлаар л нөлөөлөл ажиллаа хийгээд байна. 2018 оноос өмнөх эхлэхийн цагууд бол бүгд талбай дээр мөсрэлт хүрээлэн дээр цуглаж байгаад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулад 20-30-аас 20-30 хүртэл цагийн хугацаанд бүгд нийслэлчүүд гэрлээ онтраад зохион байгуулалтаа бол хийж ирсэн. Сүүлийн жишээ гэх юм бол 2018 оны эхлэхийн цаг арга хэмжээг бол тод санаж байна. Тэгэхээр жилийн эхлэхийн цаг арга хэмжээ онцлог болдог. Тэгээ хамгийн гол нь байгаль хамгаалах сангаас энхээ хичээсээ болон энхээ хичээс асуух чаа гол үнс нь юу гэхээр дэлхийн улс орнууд монголчууд бид яг сүүлийн жилүүдэд бол хумсраас татгалзыг нэг тодорхой нэг чиглэсэн уриалгууд руу гаргаж энэхүү үйл ажиллагааг жил болгон уламжлалт болгож зохион байгуулж байгаа. Тэгвэл бас энэ үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хот гэхгүйгээр орон нутагт зохион байгуулж байгаа сайн дуршлаг бол бид хүн бас Сэрчмаагаа сонсгоо хаа гэж бодож байгаа. Сэрчмаагийн хувьд бол орон нутагт ажиллаад бас энэ эхлэхийн цагийг гардаж Орхон аймагт зохион байгуулж байгаа маш сайн туршлагууд бол байгаа. Энэс үүдээд бусад аймгийн одоо манай байгаль орчны манлайлагч хөтөлбөрөөс салбархан гарсан орон нутгийн байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч залуучууд бас орон нутгад энэ эхлэхийн цагийг нэгэн зэрэг зохион байгуулах юм ажил бол жилээс жилд хүрээгээ тэлээ явж байгаа. Энэ сайн жишээ юм да гэж харж байна. Тэгээд та хоёр маань энэ эхлэхийн цаг гэдэг нэгдсэн арга хэмжээг энхээ хичээн зүгээс бол дэлхийн бусад улс орнуудад хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлж ямар уриалгыг дэвшүүлж байна. Энэ жил манай Улаанбаатар хотод Монгол улсад зохион байгуулж байгаа зохион байгуулалтын багийн зүгээс ямар уриалгыг дэвшүүлж голлон ажиллаж байгаа. За харин нөгөө талаас Сэрчмаагаас орон нутагт хэрхэн бас яаж ажиллаж байна гэж асууя. За баярлалаа. Ер нь энэ эхтлэлийн цаг гэдэг энэ арга хэмжээ анх 2007 онд Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан цагаас хойш маш их өргөжж хүчин авсаар одоо дэлхийд дээр байгаа хамгийн том тийм дэлхийнхээ төлөө олон нийтийн хөдөлгөөн болж хувираад байна. Эхэлсэн цагаасаа яг хоо энэ яадгүй гэхэлэр гудамж талбай хотын гэрлэх тийм нэг цагийн туршид унтрааж олон нийт нөгөө дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэхтийн анхаарлыг нь татах их дэлхийнхээ төлөө одоо арга хэмжээ авахуулах ийм уламжлалтаа бэлэгдэлтэй ийм арга хэмжээ байгаа. Ерөнхийдөө игнэндээ дэлхийн бараг 180-аад орны сая хүмүүсийг нэгтгэсэн хөдөлгөөн болж өргөжж хүчин аваад одоо бүр нөгөө улс үндэстэн олон улсын хэмжээний дэлхийн хэмжээний бодлого шийдвэрт нөлөөлөх хэмжээний ийм том хүч болж хувираад байна л да. Манай монголчууд хэлдэг шүү дээ олонний хүч олонгүй даалаа гэд яг л ийм болж байгаа. Энэ бол өстөж их утгаараа харагдаж байгаа. Сая ганаа маань хэдлээ тэ жилбэрэн 3 дугаар сарын сүүлийн бэм гарагт тэмдэглэж өнгөрүүлдэг гэд энэ жилийн арга хэмжээний онцлог бол яг урьяан бид нар нөгөө яг нийтлэг энэ үйл ажиллагааныхаа мөн чанарыг харуулсан тий их дэлхийнхээ төлөө одоо дуу хоолойгоо өрг өндөрсөгч гэдэг юм уу тий raise your voice гэж амлда дуу хоолойгоо нэгтгэг улам хүчтэй болох ийм л урьяата энэ жилийн арга хэмжээний онцлог юу вэ гэхээр их дэлхийн маань яг ямар хөө болцоод байгаа юм тий одоо хүн болгон л яриад байгаа одоо ан амтан устж үгүй болж байгаа их дэлхийн минь үнэхээр хэцүү болж байна гэж яриад байгаа. Яг энэ бодит дүр төрхийг одоо видеогоор харуулахт ийм зорилго тавиад манай дэлхийн байгаль хамгаалах сан ажиллаж байгаа. Хүн бүр заавал үзэх ёстой ийм видеог бэлтэж байгаа. Тэгэхээр энэ видео одоогоор олон нийтэд затлаагүй байгаа. 3 дугаар сарын 27-нд яг нөгөө их дэлхийн цаг болох энэ өдөр олон нийтэд нээлттэй болно. Тэр үед нь одоо та юу хийж болох вэ гэхлээр өөрийнхөө нийгмийн сүлжээтэй Facebook, Instagram, Twitter гэх мэт нийгмийн сүлжээгээр бусдаа хуваалцах ямар л боломжит хувилбар байнууд нь тэр хувилбаруудаар хуваалцаж түгээж хувь нэмрээ оруулаарай. Одоо шеэрлэж болно, найз нөхөд хайртай хүмүүсээ меншн хийж тааглаж болно тий. Сторидо тавьж болно, шууд мессежээр илгээж болно гэдэг. Ингээд аль болохоор олон хүнд хүргээд
хүргвэл одоо та бүхний хувь нэмэр болох юм аа. Видеог олон нийтэд түгээснээр одоо нөгөө их дэлхийн талаар нэг санаа тавьдгүйч гэдэг юм уу, санаа зовиндөггүй хүмүүст одоо зөв ойлголт өгөөд игнэндээ нэгтгэх тий дуу хоолойгоо улам хүчтэй болгох тэрнээс гадна одоо удахгүй дэлхийн нөгөө лидерүүдийг нэг дурд цуглуулсан юм том арга хэмжээ болох гэж байгаа. Биологийн төрөл зүйлийн нүүбийн конференц болох гэж байгаа. Энэ конференцд одоо олон нийтийн юм хүчтэй дуу хоолойг хүргэж тэгснээрээ одоо зэрлэг амтан байгальд хэрэгтэй юм шийдвэр гаргахад нөлөөлөхтэй хүчтэй үйл ажиллагаа явуулах ийм том зорилго тавьчихсан ингээд ажиллаж байгаа энэ жилийн онцлог. Миний хувьд болохоор 2017 оноос эхлээд анх Эрдэнэ хотод зохион байгуулж исэн. Тэгээд дундуур нь одоо нөгөө хүүхд гаргаж төрөөд завсардаад тэгээ 2020 энэ жил 2021 гээд ерөнхийдөө 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа. За тэгээд анх 2017 онд бол Орхон аймгийн Засаг даргын 2 орлогч Сэлэн голын сав газрын захиргаа Эрдэнэт Youth Club-ийн залуучуудтайгаа нийлээд зохион байгуулсан. За энэ дээр хамгийн нэг одолттой юм гэх юм бол recycling challenge-ыг бид нэр өрнүүлээд Эрдэнэт хотынхаа иргэдээс 350 ширхэг хаягдал шил цуглуулсан байгаа. За мөн нөгөө нэг малчт маань одоо нөгөө нарны зай хураагаараар гэрлээ хасаачдаг учраас малчтад зориулсан нөгөө лаа илүү гарсан байсан. Тэгээ эндээс ингээд 60 бодлоо нийтдээ 300 ширхэг лаа цуглуулад бид хэд амрын талбай дээрээ 60 нэмэгт үрсээ хийжсэн. Мөн одоо 45 байгууллагын 390 хүн ирж оролцож исэн. За ирж оролцож байгаа хүн бүр маань болохоор одоо шилтэйгээ лаатагаа ирээд талбай дээрх үйл ажиллагаанд маань оролцож исэн. Тэгэд анхны арга хэмжээ маань нөгөө ковидгүй үед болсон болохоор маш нээлттэй олон хүнийг хамарч чадсан. За 2020 онд гэх юм бол ковидын улмаас бид нар нэлээд цахимаар зохион байгуулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө яг урдныхаа бичиг өгөх тэр зөвшөөрөл авах юм уу тийм үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 150 орчим байгууллагад бичиг явуулсан байгаа. За мөн нэмээд 2 шторк хийсэн байгаа. Нэг нь болохоор одоо дөрвөн товцтой хүмүүс маань их дэлхийн цагт уриалахыг одоо нэгдхийг уриалсан тийм шторк байгаа. Одоо цагдаа, эмч, онцгойгийн албаа хаагчд бөөнөрөө хэлж шторк хийсэн. За тэгээд дараагийнх нь болохоор эхлэлийн цагт нэгдэхийн тулд иргэн бие яг ямар үйлдэл хийх ёстой юм, юу хийвэл одоо эхлэлийн цагт эхлэлийнхаа төлөө гар бие оролцож дуу хоолойгоо нэгтгэхийг талаар одоо шатараасан ийм арга хэмжээг та хэрэгжүүлээрэй гэдэг санаа өгөх тийм шторкийг хийсэн байгаа. За энэ шторкийн маань нийтдээ аймгийн хэмжээнд 4292 хүн үтсэн байсан. За 20 онд болохоор анх удаа нэг эрчим хүчнийхээ хэмнэлт буюу нэг цаг одоо нэг гэрлээ унтраахад эрчим хүч хэр хэмжээтэй хиймсэн, агаар мандал ялгарах хүлэмжийн хийх хэр бууруулсан гэдэг тооцоог анх удаа хийж үтсэн. Хичнээн баг ч гэсэндээ бас тодорхой одоо туслын хур авал далаа гэдэг чинь тодорхой одоо үр дүн гарсан гэж үзэж байгаа. Энэ болохоор нийтдээ бид нар 738 г нүүрс хүчлийг агаар мандалд дэгдэхээс сэргийлж чадсан байсан, бууруулж чадсан. За 2021 оны хувьд болохоор 20 оныхоо туршлага дээр үндэслээд 20 онд одоо төрийн байгууллагууд илүү төлхөө оролцож исэн. Хувийн ганц 2 байгууллагууд оролцож исэн. Иргэд нэмэгдээд оролцож эхэлсэн. Тэгээд иргэдийг бол тэгж гэртээ ингээ гэрлээ унтраагаад оролцдог тэр тооцоол болохоор манай энэ эрчим хүчний хэмнэлтийн тооцоонд ороогүй. Тийм учраас энэ жилийн хувьд төрийн байгууллага, хувийн байгууллага, иргэн гэсэн 3 чиглэлээр одоо уралдаан зарлж идэвхжүүлэлтийг өрнүүлж байгаа. Дээрээс нь энэ уралдааны хувьд бичлэгч байж болно, постерч байж болно, зурагч байж болно. Одоо байгаль орчин дээлтэй өөрийнхөө одоо хийдэг юмнуудаар ингээд оролцож болно. Бэлгийн хүртэл бид нар одоо шагналдан дагалдаж өгөх бэлгийг хүртэл бид нар эко байдлаар шийдэж байгаа. За дээрэс нь эхлэлийн цагийн хүрээнд энэ жилийн устай холбоотой хийж байгаа учраас 4 видео контент
гаргахаар ажиллаж байгаа. Манай төгсөгчдийн холбооноос болохоор 1-ээс 13 насны хүүхдүүдэд зориулсан видео контент гаргаж байгаа бол Орхон аймгийн хувьд болохоор өсвөр үе залуучуудад чиглэсэн 4 видео контент гаргахаар ажиллаж байгаа. Мөн нөгөө Aired Our Official руу аль бие усгаар гэрлээ унтрааж ингэж Монгол улс нэгдэж байгаа тийм бичлэгийг зөвхөн Улаанбаатар төдийгүй Орхон аймаг бусад орон нутагт ингэж унтрааж нэвтгсэн тийм чанарын өндөр түвшний видео бэлдэж явуулахаар ажиллаж байгаа. 21 оны нэг давуу тал нь гэх юм бол бид нэр анх удаага Орхон аймгийн засаг даргаас санхүүжилт авч чадсан байгаа. Мөн Орхон аймгийн засаг дарга одоо энэ үйл ажиллагааг жилийн одоо аймгийн төсөвт суулгаж болно шүү, дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлсэн маш давуу тал байгаа гэж би үзэж байгаа. За тэгэхээр олон залуучууд байгаль орчны манлайлагчид хэмээх энэхүү төгсөгч холбооны зүгээс бэлтгэн хүргэж байгаа подкастаар дамжуулаад байгаль орчны талаарх мэдлэг мэдээлэл авахаас гадна ийм хөтөлбөр байдсан байна гэдгийг мэдэж анкета өгч өргөдлөө өгөөд бас илсэн ийм элсэгчдтэй бас таарж байлаа. Тэгэхээр тэдэнд хандаж өөрийн өдөр тутмын амьдралдаа хөвшил болгож чадсан байгаль орчин дээлтэй дадал зуршил болсон зүйлээ хуваалцаач. Сэрчмаагийн хувьд байгаль дээлтэй амьдралынхаа хөвшил болгож байгаа ямар дадал зуршил болсон үйлдэл байдаг вэ? За би өөр нөгөө усны судлалын инженер мэргэжилтэй учраас ерөнхийдөө усыг гэртээ өдөр тутамдаа хэмнэхийг хичээдэг. Жишээлбэл карант болон шүршүүртэй хэмнэлттэй шүршүүрийн толгой хэмнэлттэй хошуу зэргийг хэрэгэлдэг. Бочкиндоо бол нэг 2 жижиг ундааны савнд ус дүүргээд хийчдэг. Тэгээд аль болох нөгөө жижиг товчлуураараа усаа татдаг байгаа. Мөн баанд усанд орох биш, аль болох шүршүүрт хурдан орохыг хичээдэг. За даун торыг бол ерөнхийдөө хэрэгжилж хэвшихийг бас хичээж байгаа. Дараагийн зүйл нь болохоор аль болох нөгөө нэг бодож ухаалаг худалдаа авалт хийхийг ирмэлцдэг. Жишээлх юм бол одоо тос байлаа гэж бодоход би аль болох том савлгаатайг нь авдаг. Жижиг савлгаатай гэх юм бол хаягдл илүү гарна. Савн жишээлбэл авлаа гэхэд аль болох нэг бүрчлэн гадуураа сав баглаа бодолтой биш. Ингээ бөөнөрөө байх гэх юм уу, тиймэрхүү худалдаа авалт хийхийг боддог. Тэгээд мөн одоо энэ сав баглаа бодол нь эргээд байгаль дээлтэй юм уу, эсвэл дахин боловсруулсан байвал бас авах дуртай. За аль гэрийн эцэгтэй хүний хувьд болохоор би аль болох хоолны үлдэгдэл гаргахгүй хичээдэг. Яг ам бүлдээ тааруулаад хоолоо идээл ингээд хаягдлгүйгээр хийхийг ирмэлдэг. Ногоогоо болохоор одоо нөгөө амархан муудчдаг учраас дор нь ингээ хичээд хөлдөөчдөг байгаа. Тэгэхээр ерөөсөө ногоо ингээ муудаж хаягдана гэсэн ойлголт тахгүй. Энэ манаас нөгөө талдаа эдийн засагтч ач холбогдолтой байдаг байгаа. Ястай гоё жишээ энэ чинээс. Ер нь яг аль болох байгаль дээлтэй амьдрах хэрэглээгээ басахаар хичээж амьдардаг. Угаасаа манай панда бодлогын ер нь тийм хүмүүс байдаг л да. Панда бүр. Жишээ нь би одоо сүүлийн үед юу хийж байгаа гэхэлэр шаардлага гарахгүй л бол дэлгүүр явахгүй байх юм зорилго тавиад амьдарч байгаа. Ер нь бол бас аяйгуу багасч байгаа. Би хүнсээ цуглуулах ч гэдэг юм уу. Бүр үнэхээр л дэлгүүр явж юм авах шаардлага гарахгүй бол зорилгогүйгээр дэлгүүр явах болсон. Хэрэглээгээ багасгах зорилготой гэсэн үг. Тэгээ ер нь хараад ахад сүүлийн үеийн залуус айгу мундаг болсон биш тэгээ хандлага тэгээ эерэг хандлагатай болсон байна. Нийгмийн сүлжээгээр ч гэсэн байгаль дээлтэй амьдрах талаар маш сайн агуулгатай мэдээллүүд их явдаг болсон байна тий. Хогоо багасгах, яаж дахин ашиглах энэ гэдэг иймэрхүү группуд маш их болсон биш тий. За баярлалаа. Би ер нь асуултаа та хоёроос гол нь тавиал хоёр хариулт сонсоод явуул амар юм байна. Тухайлан сэрчмаагаас асууя, инхээ хичээс асууя гэж яхаа оронд тийм ээ. Тэгээд та хоёр бас ингэж яг хуваагдаад хариулчвал зүгээр юм байна гэж бодож байна. За. Нэмэт нэг хэлэхэд Монголд анх 2010 оноос бид нар тэмдэглэж эхэлсэн. Тэгээ угаасаа одоо энэ их дэлхийн цаг арга хэмжээний гаргаж байгаа нөлөө одоо хөрсөн дээр яг авчирч гарч байгаа үр дүн гэдэг бол бүр айгүй их байгаа л да. Зарим улсуудад одоо янз бүр шинэ хууль тогтоомж бий болгох тийм жишээ нь Оросд одоо ой хамгааллын тухай хууль
2013 онд их дэлхийн цагийн нөлөөгөөр би бас байх шигтэй. Аргентинд 3.5 сая га талбай бүхий далайн тэнгисийн цэцгийн хамгаалалттай газар авсан байх жишээ. Ингээд айгүй их жишээ байгаа. Манайхны хувьд, Монголын хувьд бид нар Ховд аймагт иргэдээс хөрөнгө босгоод 10,000 мод тарих ийм хөдөлгөөн өрнүүлээд айгүй амжилттай явж байгаа юм жишээ байгаа. Баярлалаа. Та хоёрын хувьд яг одоо төлөвлөж байгаа ажлыг бол би сайн мэдчихэж байгаа. Эхлэлийн цаг дээр төлөвлөрөө ажиллаж байгаа. Түүнээс гадна ажил мэргэжилтэйгээ холбоотой ямар ажил дээр төлөвлөрөө ажиллаж байна? Ажилдаа ер нь ямар арга барилаар ханддаг вэ? Манай багийн хувьд одоо сүүлийн үед хамгийн том төвлөрч ажиллаж байгаа ажил бол бид нар эх 10 жилийнхээ байгаль хамгааллын стратеги боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл эх 10 жил бид нар яг одоо нөгөө байгаль зэрлэг амьтнаа хамгаалах чиглэлээр хийх ажлынхаа бодлогын баримтчгийг боловсруулж байгаа гэсэн үг. Хязгаартай хөрөнгөөр ямар амьтан ямар одоо байгалийн нөөцийг хамгаалах юм бол одоо их дэлхийд маань хамгийн хүртээмжтэй үр дүн үзүүлж чадах юм бэ гэдэг юм ал гаргаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ стратегийнхаа хүрээнд дараа нь бид нар нөгөө төслийн санал бичээд хөрөнгө босгоод тэр стратегийг хэрэгжүүлэх нөхцөлөд хангаад явдаг. Бидний ажлын донд ер нь нөгөө олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох, зөв хандлага, сайн дадлыг бий болгох гэдэг ажил бол аюул чухал байдаг. Тиймээс одоо энэ подкаст сонсож байгаа залуус хандж хэлэхдээ сайн мэдээллийг сайн хуваалцж байгаараа эргэн тойрныхоо хүмүүст одоо буруу хэлж юм бол шаардлага тавьдаг байгаараа мэдхгүй байгаа хүмүүст хэлж зааж өгөхөөсөө битгий нэрлэхээрээ би бас биеэрээ үлгэрлээрээ гэж хэлмээр байгаа. Миний хувьд одоо ажлын арга барил гэвэл ер нь төлөвлөгөөтэй л ажиллахыг хичээдэг. Ажлаа хувийнхаа ажлыг 7 хоногор өдрөөр төлөвлөдөг. Тэгээд нөгөө ажлын хувьд бол бид нар угаасаа урт хугацааны бодлого 10 жилээр тодорхойлоод тэрийгээ дахиад 3 жилийн дунд хугацааны баримт бичиг дараа нь жил улирлаар хагас жилээр улирлаар гэдэг ингээд төлөвлөө явдаг байгаа. Мэдээж өдөр тутмын хойшлуулах аргагүй төлөвлөгөө ажлууд хар мянгаар гарч ирж идэх тийм болохоор үндсэн барих хэвээр чиглэх хэвээр чиг шугам алдахгүй бил хичээдэг те. За миний ажиллаж байгаа байгууллага маань болохоор Сэлэн голын сав газрын захиргаа гэдэг байгууллага байгаа. Одоо Дөрвөн аймгийн 24 сум хамарсан нутаг дэвсгэртэй. Тэгээд манайд болохоор гол баримталж хэрэгжүүлдэг зүйл маань болохоор усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг бид нар сав газартаа хэрэгжүүлдэг. Манай усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хэрэгжиж дуусж байгаа. Тэгээд бид нар 2030 он хүртэлх усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг ерөнхийдөө боловсруулж эхэлж байгаа ийм том ажил байгаа. Нөгөөх маань болохоор жил бүрийн 3 дугаар сарын 22-нд болдог дэлхийн усны өдрийг бид нар сарын өмнөөс эхлээд бэлдээд ингээд олон ажил төлөвлөөд олон нийтэд мэдээлэл хүргээд явдаг. Үүний хүрээнд нэлээд олон ажлуудыг төлөвлөөд хийж байгаа. За бидний сонсож байгаа залуу мэргэжлүүдэд хандаад тодорхой нэг ажлын ард гарахын тулд тулгардаг маш олон саад бэрхшээлүүд байдаг. Түүний ард даван гарахын тулд өөрийгөө хэрхэн яаж зоригжуулдаг вэ? Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд ер нь өөрийгөө яаж зоригжуулдаг вэ? Манай хоёр зочдын хувьд. Би нөө мундаг алдартай хүмүүсийн түүх намтар унших дуртай. Тэгээд тэд нарыг уншиж байхад дандаа тэд нар айгүй том бэрхшээл сорилтуудыг давж иж амжилтанд хүрсэн байдаг л да. Тэгээ бодглохоор яг нөгөө өөр тохиолдсон бэрхшээл сорилтыг бол тэрний дэргэд юуч бишээл гэж өөрийгөө итгүүлдэг. Тэгээд өөр нэг юм нөгөө бэрхшээл сорилттойгоо нүүр тулахдаа алхам алхмаар багаар тэгж шийдэх байдлаар ажилладаг. Тэгэхээр зэрэг ер нь яаж ч утсан шийдэлт хүрч юмныхаа ард гарахад амархан байдаг. За мэдээж бэрхшээл бол би одоо нөгөө боломж гэж заримдаа үздэг. За энэ бэрхшээлийг даваад гарахад цаана одоо надад ямар кайфтай, ямар гоё мэдрэмжтэй одоо өөрөөрөө бахархах сэтгэл ч юм уу тэр кайф маш гоё санагддаг. Тийм учраас давж гарсны ардах тэр зүйлээр өөрийгөө зоригжуулдаг. Дээрээс нь тухайн бэрхшээлийг даваад гарсны дараа тодорхой хэмжээнд туршлага суугаад энийг чи ингэдэг шүү гэд тодорхой бас арга барилтай болоод ингээд суралцаад байдаг учраас
бэрхшээлийг ерөнхийдөө даваад гарахыг л хичээдэг. Тэгээд давсны ардах тэр хэмжээг мэдрэхийг аягүй хүсдэг. Хоёрын хувь хүнд байх ёстой хамгийн чухал 3 чадварыг нэрлэж чийгвэл ямар 3 чадварыг нэрлэх вэ? Яагаад бас эдгээр 3 чадварыг сонгож байгаа вэ? За нэгдүгээрт зорилготой байх ёстой гэж би боддог. Тэгээд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хоёр дахь нь маш тууштай байх ёстой. Ямар ч бэрхшээл сойролд одоо юу ч гарч ирсэн тэрийг даваад туулах тий. Тэрнээс болоо зогсчихгүй тийм тууштай байх ёстой. Гуравдугаарт тэрнийхээ төлөө цаг үргэлжтэй зогсолтгүй ажиллаж яадаг байх ёстой. Зорилготой байх гэдэг бол айгүй чухал нөө амьдрал чиг баримжаа утга учир өгдөгөөс гадна бас зорилготой байна гэдэг бол ямар ч хүнд хэцүү зовлонг туулж гарах тийм тэсвэр төвчээр ирч хүч өгдөг. Саяхан би нөө Жо Байденгийн бичсэн нөгөө Promise Me Dad гэдэг нэг ном байдаг. Тэр номыг уншижсэн. Тэрэн дээр бол айгүй тод байдаг л да. Жо Байден нөө Обамагийн засгийн газарт ерөнхийлөгчийн алба хашижсэн шүү дээ. Яг тэр үед нь нөгөө тэр номон дээр нөө 46 настай хүн бүр нөгөө Америкийн ерөнхийлөгчд өрсөлдөх хөөц тийм амбицтай боловсралтай мундаг хүү байхгүй юм. Тэр хүн тархины хорт хавдар тусаад айгүй хүнд өвчлөөд 2-3 жил байдаг баха. Тэр гэр бүлээр айгүй хүнд зовлон туулдаг л да. Яг тэр үед Жо Байден яасан гэхэлэр нөгөө өөрийнхөө нөгөө хариуцж байгаа албан тушаалын ажлаа маш сайн гүйцэтгэхээс гадна бүр ерөнхийлөгчөөс өшөө тийм айгүй өндөр хариуцлагатай ажил хүлээж аваад тий олон улсын хэмжээний ажил хүлээж аваад тэрнийхээ төлөө нүүр их хөдөлмөр зарцуулсан тухай тэгжээж тэр хүнд зовлонг давсан тухай бичсэн байдаг. Тэгээд бодглоор үнэхэрийн одоо зорилго гэдэг бол хүний амьдралд үнэхээр усаар шиг тийм чухал шүү гэдэг зүйлэндээ саналаа. За энэ дээр сая нөгөө инхээч ярьсандаа ерөнхийдөө санал нэг байна. Тэгээд залуу хүн мэдээж зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Тэгээ ер нь миний ингээд бодож явдаг юм хэм бол одоо өөрийгөө ямар ч хөгжүүлж явах хэрэгтэй гэж боддог. Дээрээс нь маш их хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөсний үр дүнд тодорхой амжилт, тодорхой үр дүнгуудыг үздэг учраас хичээл зүтгэл хөдөлмөр бол салшгүй холбоотой. Тэгээ хичнээн бид нар өөртөө сайн байсан ч гэсэндээ үр хүүхдээ одоо үлгэрлэх, үр хүүхдэд заах ирээдүйн одоо боловсон хүчин ирээдүйн хувь хүнийг бэлтгэх бас цаг заваад зарцуулах хэрэгтэй байх гэж боддгоо. За зөвхөн сэрчмаагаас асууя. Зориулсан ангийн байгаль орчны манлайлагч хөтөлбөр чамд юу өгсөн бэ? Энэ хөтөлбөрт хамрагдсанараа сэрчмаа яаж өөрчлөгдсөн бэ? За, өстой гоё асуулт байна. Тэгээд за энэ хөтөлбөр намайг өстой нэрээ би баг нэр хөтөлбөрөө хаяад болдгийн билүү гэд бүр нэг амар эргэлзээнд хүрч исэн. Тэгээд яагаад вэ гэхээр энэ хөтөлбөрт би орох жилээ би яг нөгөө нэг магистра төгсөх жил байсан миний. Тэгээд магистрийн дипломын ажил, хөтөлбөр, төсөл, уулзалтууд, хичээл одоо нөгөө нөхөрийн танилцуулах аялал гэд амар олон юм давцсан. Дээрээс нь хүүхэд, ажил гэх би бүр тэгээд бүр за яана би буруу үедээ хөтөлбөрт орч уулна маш гоё хөтөлбөр дуусгачмаар байдаг. Тэгтээ диплома бичмээр байдаг. Би бүр хөтөлбөрөө ингээ хаяа болдсон билүү гэж бодож исэн. Тэгтэл багийнхан маань залуучууд маань надад маш их урам өгсөн. Дээрээс нь одоо би зөвхөн ингээ усны салбартаа л ингээл юм бодож исэн бол эрчим хүч, эдийн засаг гэд маш олон салбараас би мэдлэгийг эндээс би олж авсан. За тэгээд одоо хэрнээ төгснөхийн дараа болохоор төгсөгчдөөгөө байнга холбоотой байдаг учраас би одоо хөдөө орон нутаг байдаг ч гэсэндээ төгсөгчдөөсөө маш их зүйлийг суралцдаг. Нэг төгсөгч маань ийм ажил зохион байгуулж ингэж юм бол энэ нэрээ ямар ч үтэй ажил юм болоо яасан гоё юм хийгээд байна. За айгуу гоё подкаст хүртэл ингээ хийгэн гут энэ подкастт оролцож байгаа төгсөгчдөөсөө бас мэдээлэл авдаг. За хамгийн их өөрчлөгдөж чадсан зүйл гэх юм бол өөрийнхөө дадал хөвшлийг маш сайн өөрөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөрийгөө одоо баг багаар
өөрчилж чадж байгаа л гэж бодож байна да. Подкастын төгсгөлд оролцож байгаа зочин болгон бидний сонсож байгаа залуучуудтай хандаад нийгэмдээ чиглэсэн эрг өөрчлөлт авчрах уриалгыг төвшүүлдэг. Та хоёрын зүгээс сонсогчдод хандаад ямар уриалгыг төвшүүлэх вэ? За хэдүүлээ нэгэнт их дэлхийн цагтаа холбогдоод энэ дугаараа их дэлхийн цагт зориулж байгаа танай хамт олонд баярлал талархснаа илэрхийлээд уриалгаа би их дэлхийн цагтаа холбоотой уриалга хийлье гэж бодож байна. Манай байгууллагаас их дэлхийн цагт зориулж гаргасан видеог үзэж аль болохоор олон хүнд хүргэж түгээгээрээ. Энэ бол одоо таны их дэлхийдээ барих хамгийн том бэлэг болно шүү гэж уриалъя. Манай байгууллага нөгөө possible together гэдэг ийм уриатай. Одоо тэр нөгөө цувж явсан барнаас цуглаж шаацгаа гэж хэлдэг билүү манайхан тий. Тэр л гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг та аль болох олон хүндрэл түгээх юм бол бидний игнэ тий улам үргэлжин тэгснээрээ бидний дуу хоолой улам хүчтэй болно. Тэгснээрээ бид нэр өшөө их том нөлөөллийг үзүүлж өшөө их том өөрчлөлтийг авчирч чаднаа л гэж хэлье. Баярлалаа. За 2021 оны 3 дугаар сарын 27-ны Бэмб гарагт 8:30-аас 9 цаг 30 минутын хооронд гэрлээ унтраагаад ихтлгийн цагтаа нэгтэж ихтлгийнхээ төлөө дуу хоолойгоо нэвтгцгээе залгууч уриалъя. За хоёр зочиндоо маш их баярлалаа. Өнөөдрийнхөө энэ сарын дугаартаа бид ихтлгийн цаг нэгдсэн арга хэмжээг онцолж энэ арга хэмжээний хүрээнд бас зохион байгуулалтанд оролцож байгаа. Зохион байгуулж байгаа хоёр активист, нэг панда, нэг манай усны салбарыг гэж яриад тахаар би Аку Women гэж нэрлэжээ те. Аку Women болон панда нартай ярилцлага Улаанбаатар хотоос болон Орхон аймгаас холбогдсон хоёр зочиндоо баярлалаа. Цар тахлын улмаас бид бас онлайнаар холбогдож ярилцлаа. Өнөөдрийн дугаарыг хамт бүтээлсэн хоёр зочныхоо цаашдын байгаль эхлэлийнхэн хамгаалах үйлсэд сайн сайхан бүхнийг хүсье. Гэр бүл, үр хүүхдэд наз жаргал, хайраар дүр амьдралыг хүсье. Баярлалаа. Танаа подкастнаас амжилт хүсье. За маш их баярлалаа. Estamos
say